Wizard List хүртэл араараа тавиулсан байна. Тэгээ энэ бичлэгээрээ би за Wizard List гэж хинбэ гэж хальт ярина. Тэгээ энэ залуутаа яаж учирсан гэж хальт ярина. Тэгээд юу болсон хэрхэн араар тавьсан гэдгийг тэгээд энэ зүйлээс сурч авсан 11 12 зүйлүүдийг ярих болно. За хамгийн эхлээд Wizard List бол Бэлг гаралтай им ютубер байгаа. Одоо 99 оных 26 настай. Тэг түүний хийдэг бичлэгүүд болохоор ер нь бол нэг юм мотивашнл, урам зориг өгсөн, өөртөө хайртай бай, өөртөө ихтэй бай, өөрийнхөө үн цэнийг мэддэг бай, бити тийм хямдхан бай. Хосын харилцаан дээр ч гэсэн хүнээс ийм харилцаа, ийм мэдрэмж авах юм бол төвчж болохгүй. Өөрийнхөө үн цэнийг мэдэр найзууд те аав ээж одоо эргэн тойрны өөр бусад токсик хүмүүстэй хэрхэн харилцах, хэрхэн дээрлэхүүлэхгүй байх, хэрхэн хүмүүст одоо тэр хүндлийн шугамыг зааж өгөх, та нар надтай ингэж харьцаж болохгүй гэдгийг хэрхэн ойлгуулах, бүлийн хүмүүстэй одоо хэрхэн уулзах болох вэ гэдэг ч юм уу тиймэрхүү бичлэг аягүй хийдэг. Маш олон эмэгтэйчүүдэд дэлхийд даяарх маш олон эмэгтэйчүүдэд урам зориг өгдөг, хань болдог, их чинь болдог тийм эмэгтэй байгаа байхгүй юу? Миний ч гэсэн би анх Wizard List-тэй бас яг үнэхээр уналтанд орсон, сэтгэлээр унтсан, өөртөө итгэлгүй, өөртөө гутарсан, амьдралд эргэлдсэн тийм үедээ танилцж надад ингээ үнэхээр хань болж байсан. Тэгээд энэ эмэгтэйг одоо над шиг ингэж дурлж шүтдэг, хайрладаг маш олон хүмүүс байгаатай адилхан үзэн яддаг хүмүүс байгаа. Үзэн яддаг хүмүүс нь болохоор хит өөртөө итгэлтэй, хит хөөрцөн, хит бие төвтэй, хитрхи эготой, нарциссист, өөрийгөө айгүй хэмэнд дутцсан. Тэгээ ердөөс ингээ газар дээр бууж алхахдаггүй зүгээр нэг юм тэнгэрийн амтан одоо өөрийгөө бүр ингээ хамгийн сайн сайхны туйлгээ бодож модцсон. Ийм хүнтэй ямар ч хүн найзлахыг хүсэхгүй, ийм хүнтэй ямар ч хүн ирэхийг хүсэхгүй гэдэг тиймэрхүү одоо байдлаар ингээ үзэн яддаг байхгүй юу. Тэгээд энэ эмэгтэй маань одоо мэдээж хүндээ үерхэж үтсэн тэр үерхлийнхаа тухай ингээд ер нь ярьдаг. Тэгтээ мэдээж ингээд маш детальтай би ингэсэн тэгсэн гэж ярихгүй зүгээр л би өмнөх найзлуугаасаа салахтаа тэгээ би тэр хүнийг ингээ хараад надад ийм мэдрэмж төрсөн мөрсөн ч юм уу тэгээ тиймэрхүү туршлагуудаа хуваалцдаг. Тэгээ хизээч найз залуучуудаа ингээ ил гаргаж байгаагүй. Тэгээ түүний одоо гэрэлсэн залуу болох Ландон гэдэг залууг ил гаргаж ирсэн байхгүй юу. Тэгээд Ландон гэдэг залуутай үргэсэн чинь нөгөө хейтерүүд нь ингээд чимээгүй болцсон ер нь л яг нөгөө Wizard List-ийн хүсээд байдаг ингээл байнга магтдаг, өөрт нь юм одоо донтцсон, шунанд дурлцсан юм шиг тийм залуу хүссэн бүхнийг нүгдэг, provide хийдэг буюу хангадаг гэх юм уу? Одоо тэжээдэг, хангадаг, хүссэн зүйлийг нүгдэг, тэгээ хамгаалдаг. Одоо Wizard List-ийн хүсээд байдаг нөгөө яриаддаг залууг Wizard List хажуудаа олцсон байна. Тэр өндөр шалгуурт нь тэнцсэн залуутай учирсан байна гэл. Тэгээ нөр яаж танилцсан бэ гэхлээр 3-4 жилийн өмнө чаталдаг байсан. Эхэлж чатлахтаа болохоор Wizard List яг тухайн үедээ яг юм од болж эхэлж исэн, бүүн болж эхэлж исэн. Ландон болохоор тухайн үед бас нэг юм үерхлийн харилцаанд байсан гинэ. Тэгэд Ландоны одоо Instagram-ийн recommend дээр нь Wizard List гараад ирсэн гэсэн. Тэгээд Wizard List ингээл үнэхээр таалагдал. Тэгээд одоо ингээ баяр хүргэсэн гинэ. Тэгээд баяр хүргчээд ном санал болгосон гэж юм. Тэгээ чи номыг уншуул айгүй хэрэгтэй байх гэд. Тэгээ тохойд лист ч гэсэн тэгж утсан гэсэн. Битүүрийн одоо үзэл бодол, амьдралыг харах өнцөг, үнцэн тэгээ одоо баримталж явдаг зарчим ер нь ингээд амьдралыг яг нэг нүдээр хардаг, нэг үнэт зүйлтэй хүмүүс гэд тэгэд санагдчихсан гэж хэлж байгаа. Тухайд зүгээр ингээд хаяа нэг чадалдаг. Тэр чадалт нь болохоор Лиз ямар нэгэн амжилт гарах юм бол Ландон баяр хүргэдэг. Лиз яг уналттай байгаа үед ч юм уу тэрийг Ландон ажигласнаа одоо ингэж юм урам зориг өгсөн, хүч өгсөн тийм одоо захиа мессеж бичдэг байсан гинэ. Тэгээ тэр хоёр нэг хальт тэгж чадлага болоод 3-4 жилийн дараа онгоцны буудал дээр таарсан гэсэн. Тэгээ нэг ч удаа уулзаж үзэж байгаагүй. Тэгээд Лиз болохоро одоо бусад одоо олонний танил хүмүүсээс ялгаатай нь байгаа газраа, аялж байгаа улсаа, хаана юу хийж байгаагаа ердөөсөө стори дээрээ сошиал медиа дээр ил гаргадаггүй. Маш идэвхтэй байдаг ч гэсэн дандаа ер нь бол нэг өрөөнд, буудлын өрөөнд гэртээ ч юм уу коридорт машины цусаал дээр ч юм уу хаана байгааг нь мэддэхгүй дандаа тийм бичлэгнүүд хийдэг. Тэгээд одоо өөрийнхөө хувийн аюулгүй байдал ч юм уу тийм юмыг чухалчлаад тэгээ Wizard List онгоцны буудлын дээр ингээд найзтайгаа царай мараагаа нууцсан ингээд сарвтай малгайн дээр өмсцэн байжсэн чинь Ландон бас яг тэр онгоцны буудлын дээр байж тараад тэгээд тэр ингээд багалтсан болттой тэр хүнийг Liz гэж таниад тэгээ оцсноо Liz үү гэсэн чинь Wizard List ч гэсэн тэр хүнийг хизээч уулзж үзэж байгаагүй 3-4 жилийн дараа тэгээ одоо Instagram дээрх зургнуудаасаа шал өөр болцсон залууг харснаа Ландон гэж таньсан гэсэн. Тэгээ тэрээр инэрэг минэрэг тэр юу гэдэг үнэхээр юм гоё санагдаад тэгээ тухайн үед Ландон ингээд найздаа ловерд болцсон байсан гинэ. Тэгээ маш их хэмжээний өрн мөрөнд орцсон ч лөө. Ямар ч ингээд мөнгө холигтуулсан. Тэгээд би ямар ч юм тохиолдоод одоо ингээд явж гинөө гэсэн чинь Wizard List тэрийг ойлгоод өрөвдөөд гэх юм уу. Чи ингээд битэртэй хамт аялах уу гэ. Тэгээд анх тааралцсан өдрөө шууд ингээд хамт аялалд яваад тэгхний 36 цагта Ландон Wizard List би ч юм тайртай болоод ах шиг байна гэж хэлсэн гинэ. Эхний red flag. За энэ нэрийн хайрын түүх ингэж эхэлсэн.
За тэгж жагаад энэ хоёр чи 2024 оны 9 сард одоо сүү тавьсан гэдгээ зарласан. Тэгээд тухайн үедээ Wizard Liz одоо яг энэ селфиг Ландон одоо Instagram дээрээ байршуулад тэгээд тайлбар дээр нь болохоор би хизээч ийм ад жаргалтай байсангүй бурхандаа баярлаа гэж бичсэн. Тэгээд тэр хоёр чинь бас хөөрхөн бичлэг хийдэг, YouTube дээрээ хийдэг, TikTok дээрээ хийдэг, Instagram дээрээ хийдэг байжгаад тэгээд тэр бичлэгнүүдээс нь харахад Ландон болохоор үнэхээр ингээ Wizard Liz дууралсан, байнга ингэж магтан дуулдаг тий. Одоо яг нөгөө Wizard Liz-ийн яриад иддэг чамтай байгаадаа, чамтай нэг өрөөнд байгаадаа, чамтай нэг агаараар амьсгалж байгаадаа баяртай байдаг, талархалтай байдаг тийм хүнтэй байх хэрэгтэй. Тэгээд одоо тэр хідэн бичлэгнүүдээс харахад Ландон яг тийм байгаа нь ингээ харагддаг байсан байхгүй юу? Өндөр стандарттай байж болох юм биш үү? Өндөр тэ ийм айгүй өндөр зүйлийг хүсдэг, их зүйлийг хүсдэг, тийм одоо шалгуур өндөртэй байж болох юм биш үү? Яг бага зүйлийг өгөөд идэг, нэг юм шидэд идэг тийм залуучуудыг хүчээр тэ за өгж байгаа нэг юм да гэж тэсэх шаардлага байхгүй байна. Зүгээр голж шилж жагаад тэг яг чамтай адилхан үнцэнтэй чамд бүхнийг нүгч чаддаг тийм хүнтэй уулзч болох юм байна гэдэг итгэлийг айгүй олон эмэгтэйчүүдэд ингээ өгсөн. Тэгээд Wizard Liz сүүл рүүгээ Ландоныг миний нөхөр гэж дууддаг болсон байсан. Тэгээ тэр хоёр ингээд бас хурмаа хийсэн юм шиг үлээ. Тэгээд мэдээж хурмаа хийж байгаа олонний танил олон дагагчтай хүн болгон зарлаад авах шаардлагагүй, зураг хөргөө хуваалцаад авах шаардлагагүй. Тэгээд тэр хоёр чи яг уржигдэрхэн одоо Q&A буюу нөхөртөөгөө асуулт хариулт хийлээ гэдэг юм YouTube бичлэг хийсэн. Тэгээ тэр YouTube бичлэгийн ч гэсэн би ингээ үзэж байхдаа ямар гоё юм бэ гэд ингээл бодоол үзэл тэгээ унтсан баггүй юу. Тэгсэн чинь өнөөдөр буюу 5 сарын 28-ны өглөө би сэрээд Wizard Liz-ийн сторинуудыг үзээд ингээ шоконд орсон. Би бүрээ жихнээсээ шоконд орсон. Тэгэд ямар сторинууд хийсэн бэ гэхлээр одоо яг нөгөө Q&A бичлэгийг нь мэдээж өөр олон аккаунтууд ингээд байршуулна шүү дээ Instagram дээр. Тэгээ тэрийг нь Wizard Liz одоо шеэрлээ тэг ингэж бичиж байгаа. Энэ бичлэгийг хийж байх үедээ миний дотоод одоо зүүн совин бүр ингээд орилоод байсан. Даанч би тэрийг тоогоогүй үнэхээр тэнэг юм аа. Тэгээ өнөөдөр тэр зүйлийг олж мэдсэндээ үнэхээр их баяртай байна. Би амьдралдаа энэс илүү хэцүү зүйлүүдийг даван гарч ирсэн. Тэгэхээр энэ зүйл бол намайг ердөөсөө сүйтгэхгүй. Тэгээ эмгтээчүүдээ эхний алдаан дээр нь л тэ одоо эхний тэр чамааг үл хүндэтгсэн ер нь бол эхний удаа дээр нь л шууд орхиж яваарэ. Game story байсан. Тэгээд энэ сториг нь би бүр дахин уншсан. Ягаад гэхээр Wizard Liz story дээр үргэлж ингээ бусдад өрөм өгсөн, одоо хайр цацруулсан, дандаа юм өөдрөг зүйлүүдийг хуваалцдаг байхгүй хизээч юм хэрүүл мэрүүлтэй тиймэрхүү юмнуудад дэлгэж байгаагүй. Тэгээд ийм зүрх мөрхтэй стори харна би гоё утгатай л байх хэрэгтэй дог ингээ уншсан чинь нэг л бишээ. Тэгээд би нойрмог болохоор ойлгохгүй байгаа юм бах та гэд. Тэгээд дараагийн сторид болохоор би бол хизээч одоо сошиал медиа дээр юм хуурамч одоо дүрийг ердөөсөө бүтээхгүй. Би айгүй их зөвлөгөө өгдөг. Гэхдээ би өөрийнхөө хизээч дагаж мөрдөхгүй зөвлөгөөг бусдад өгөхгүй. Ландон өчигдөр Snapchat аккаунт нэгээд нэг эмэгтэй рүү битсэн. Уулзаа уучраа гэж битсэн бэлээ. Тэгээд тэгж бичиж байхдаа Ландон надтай хамт Лондонд байсан. Тэгээд надад хичнээн хайртайгаа ингэж харуулдаг. Надад хайртайгаа тухайгаа ингэ бүхэл бүтэн ном бичсэн. Тийм байж тэгээ өөр охин руу ингэ битсэн байгаа. Тэгээд ямар ч сан тэр битсэн охин нь Wizard Liz-ийн найз руу холбогдоод тэгээд бит хоёрт нотлох баримтыг үзүүлсэн гэж байна. Тэгээд тэр нотлох баримтан дээр нь Ландон тэр эмэгтэй рүү бит хоёрын харилцаа бол зүгээр fake буюу хуурамч гэж хэлсэн байгаа. Тэгээд тэр хуурамч харилцаа нь ямар харилцаа вэ гэхлээр миний бүх муурнууд Ландонтай хамт байгаа. Миний бүх одоо хэрэгсэл хогшил хувц сунар тэр бүх зүйл бит хоёрын одоо хамт амьдардаг байранд байгаа. Дээрээс нь би 4 сартай жирэмсэн. Тэр хуурамч гэдэг байгаа харилцаа нь ийм хуурамч харилцаа байна. Одоо тэр надаас маш их уучлалт гуйж байгаа. Гэхдээ яг үнэндээ би тэр хүнийг огт танихгүй юм шиг санагдаж байна. Тэгээ бүх одоо энэ дэлхийгээс надад өгжөөс одоо энэ дохионуудыг бүх энэ одоо зүүн совингийнхаа мэдрэмжүүдийг дарж исэн да би үнэхээр өөрийгөө тэнгээр мэдэрч байна. Тэгээ би бүр зүүд хүртэл зүудэлсэн. Тэр би зүүдээ чигсэн Ландонд хэлжсэн би юм зүудлээ. Одоо хуурж байгаа тухайн юм зүудлээ. Гэт Ландонд хэлсэн чинь Ландон намайг одоо юу яриад байгаа юм бэ? Наачаа ямар галзуу юм ярьд юм бэ гэж хэлээд амийг нь тагалсан. Тэр болгоныгоо тоогоогүйдээ би өөрийгөө үнэхээр тэнгээр мэдэрч байна гэж байна. Тэгээ хаалтан дотор зүм совиндоо итгэж байгаарай эмэгтэйчүүдээ гинэ. Эрэгтэй хүн дэлхийг удирдахыг хүсдэг гэрнээ өөрийнхөө хүсэл тачаалыг удирдах чаддаггүй. Хүсэл тачаалаа удирдах чадахгүй байгаа хүн юу ч удирдах чадахгүй. Өөрийгөө ч удирдах чадахгүй. Одоо ямар нэгэн бизнес ч удирдах чадахгүй. Гэр бүлч ингээд одоо удирдаад манлайлаад аваад явж чадахгүй. Би үнэхээр шархалсан байна. Би үнэхээр шоконд орсон байна. Одоо намайг үзэн ядаад идэх хүмүүс явж баяраа тэмдэглэдэй. Үнэхээр хөвгчлөлтэй юм аа гэж байна. Гэхдээ хамгийн сүлд нь инээдэг, хамгийн сүлд нь одоо ингээд
одоо бахархалтай зогсож идэг, инээгээ зогсож идэг хүн нь би байдیں шүү. Та нар яг одоо баярлж л бай, намайг үзээд байгаа хүмүүс баярлж л бай. Гэхдээ та нар ялаагүй. Ландон бүх зүйлийг алдлаа, харин би маш их зүйлийг олж авлаа. Бурхандаа баярлаа гэж байна. Үзэн ядагчд нь одоо нэрнгээсээ баярлж байгаа бах те. Эхлээл нөгөө Wizard Liz-ийг чи өстэй айгүй хитрхи хөөрцөн өндөр стандарттай ийм залуу олохгүй гэж хэлсэн чинь тийм залуу нь гараад ирсэн чи дуугаа олцсон. Тэг ингээ хүлээгээл байжсэн. Наа залуу чинь нэг ингэндээ тэгэндээ чи өстэй дагдтуулан даа гэд тэ ашгүй тэр нь батлагдсан чинь тэр бид нар хилээз нөгөө нэг лаг өөртөө хайртай те өстэй би бол ингээд дэлхий дээр алхаж байгаа охин тэнгэр мингэр өндөр стандарттай бай. Би өөртөө дурлцсан, өөртөө итгэлтэй надтай өстэй хин ч ингэж харьцахгүй шүү гэд тэгээд идэг. Тэгсэн ч гэсэн чи ингээ одоо араараа тавиулчлаа штэ. Гэ одоо хейтрүүд нь бол ер нь бол маш их баярлж байгаа. Гэтэ хэрвээ үнэхээр тэгэж баярлдаг хүн байдаг бол яг хүний адаг байна. 4 сартай жирэмсэн ийм хүн одоо яг ийм зүйлийг ингээ туулаад явж байгаад нь ёо ашгүй дээ гэ бахан ханж байгаа юм байвал нэр үнэхээр хүний адаг байна. За тэгээ дараагийнхаа сторийн болохоор Ландоныг ямар ир хүн бэ гэдгийг надад харуулсан Пейтенд баярлаа. Бурхан чамайг ивэг хүссэн болгон чинь биелэх болтугай тэрнээс ч илүү одоо бурхан чамд өгөх болтугай гэж байна. Пейтен гэдэг нь болохоор миний бодлоор нөгөө нэг Ландоны хуурамч аккаунт нэгэд чадлсан эмэгтэй юм шиг байгаа. Тэгээ тэр эмэгтэйгээ одоо юу гэдэг нь доош нь хийгээл те нэг тиймэрхүү одоо хүмүүс байдаг шүү дээ. Нөхөр нь араар нь тавьчаад тах чаа. Тэр араар тавьсан эмэгтэй рүү бүр ингэж ичлээд байдаг. Тэсэн чинь Wizard Liz болохоор тэр охин нь ингээ өөрөө яг Girls Girl зангаар зарчмаар Wizard Liz-тэй яаж иж агаад холбогдоод тэгээд нь бодит үннийг хэлсэнд нь Wizard Liz ингээ үнэхээр талархаад тэгээд одоо бүх сайн сайхан зүйл чам тохиолдох болтугай гэж тэгж штэ. За тэгээд дараагийн стори нь би сүүн бөгчөө $100,000 орчмоор зарна. Тэгээд тэр зарсан мөнгөө сингл ганц бие ээжүүдтэй хандивлах болно гэж байна. Тэгээд эмэгтэй хүмүүс бүр илүү хүчрхэг байх болтугай. Амен гинэ. Тэг хамгийн сүүлийн стори нь хүмүүсээ гуйж ийн Ландон руу ямар нэгэн үзэн ядсан зүйл бити явуулаарай. Тэр хүн одоо миний араар тавьж байхдаа намайг болон миний хүүхдийг одоо битэрийн хүүхдийг ердөөсө бодоогүй битэрийн сэтгэл зүг бодоогүй ирнэ. Би бол одоо түүний сэтгэл зүг яагаад ч юм бодоод байна. Үзэн ядалт авах үедээ инх үедээ тэх үедээ гэж би одоо бодоод санаа зовоод байна. Тийм болохоор бити тэгэрээ. Тэг би яг хард арсан зүү зүүдлээд байгаа юм шиг санагдчихээн. Би цэрмээрэн. Гэхдээ энэ бол зүуд биш бодит байдал. Тэг магадгүй би одоо ийм нарийн ширийн зүйлээ дэлгэх ёсгүй байх л та. Гэхдээ та нар миний хувьд айгүй дотн хүмүүс болчихсон. Тэг яг удаа надад гэр бүл минь байна. Тэг та нарт энэ зүйлээ хуваалцах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэг би хичнээн шоконд орсон байгаа ч гэсэн Ландоныг өвдгөх зүйл бити хийгээрэй. Тэг би энэ зүйлийг хуваалцаж байгаа нь ердөөсөө тийм зоригтой байгаагүй шүү. Би түүнд одоо хүртэл хайртай. Тэгтээ би өөрийгөө сонгоно. Гэд энэ стори дуусж байна. За тэгсэн чи ардаас нь Ландон Instagram дээр ийм 3 ширхэг яриа стори оруулсан. За эхний сторийн болохоор хүмүүс над руу маш их үхлийн одоо сүрдүүлэг явуулж гин намайг одоо амиа хорлол гэж хүмүүс хэлж гин. Миний хийсэн зүйл буруу л да би мэдж гин. Гэхдээ миний хийсэн зүйл чинь ердөөсөө миний амьдралын нэг 5-10 минутыг зарцуулсан зүйл байсан шүү дээ. Тэгээ би нэг чухалчилж үздэггүй хүнтэй чаталсан тийм л зүйл байсан шүү дээ гэж байгаа байхгүй юу. Энэ зүйл надад үнэхээр тэнэг санагдсан. Хаашаа 5-10 минут миний хийсэн тэр муухай зүйл дээр та нар намайг шүүмжлээд байгаа гэж юу гэж хэлэх гээд байгаа юм уу? Яагаад 5-10 минут гэдэг дээрээ тийм их акцент өгöd байгаа юм? 5-10 минутанд хүн бүхий л муухай зүйлийг хийж болно шүү дээ. Хэрвээ юу гэдгийг хин нэгний хийсэн муухай зүйлийг бид нар минутаар хэмждэг байсан бол алуурчид зүгээр гараад ирнэ үсттэй. Тийм үсттэй. Хулгайчид зүгээр гараад ирнэ үсттэй. Тэгэхээр минутаар ингэж хэлж байгаа нь үнэхээр тэнэг зүйл байгаа байхгүй юу? Стори дээр хэлсэн бас нэг юм нь болохоор би модуль хийснээ мэдчихээн. Намайг уучлаач гэхгүй намайг ойлгооч гэж хүсэж байна. Тэгээд хүн алдаа хийж болно. Тэгээ алдаа игээд тэрнээсээ суралцаад илүү дээр хүн болж болно гэдэг юм одоо нээлттэй үзэл бодолтой байна гэж найдаж байна гэсэн. Тэг өөрийнхөө хийсэн зүйлийг зүгээр алдаа гэж хэлээдсэн. Тэгээ надад энэ нь үнэхээр тэнэг санагдсан. Алдаа гэдэг зүйлийг тодорхойлвол миний хувьд бүр шал өөр тодорхойлт байгаад байгаа байхгүй юу? Одоо жишээ нь зүгээр шалгалт өгөхөд те үнэхээр зөв гэж бодсон хариултаа бид нэр дугуулдаг үсттэй. Тэгээ алдаа гаргадаг үсттэй. Эн чинь буруу байна гэд. Үнэхээр юу гэдэг хин нэгэн рүү чат бичиж байхдаа үг үсгийн алдаа гаргаад явуулах нь алдаа үсттэй. Алдаа гаргаснаа мэдхгүйгээр зөв юм хийж ин гэж бодож хийгээд дараа нь тэрийг буруу байсныг олж мэдэх чинь алдаа үсттэй. Түүнээс биш
юу гэдэг тэрийг аваарай гэж бичиж жагаад тэрийг алаарай гэд үсэг андуураа бичсэн ба штэ. Тэгээд алаарай гэж бичсэн ингээ харсаар ээжээж би аваарай биш алаарай гэж биччихлээ те. За яах вэ send гэж дарж байгаа л тэр чинь алдаа биш харин сонголт үсттэй үгүй мүү? Алдаа сонголт гэдэг үгээ ялахгүй байгаад байгаа байхгүй юу? Хүний араар тавина гэдэг чинь бүдэрч унаад гараа хугалахтай адилхан зүйл биш шүү дээ ердөөсөө. Тэгснээ за сонголтоор нь ярих юм бол тэр хүн нэг удаа одоо тийм муухай сонголт хийгээгүй 5-аас 10 минутын турш маш олон муухай сонголт хийсэн байгаа хгүй. Хамгийн ихнийх нь хин нэгэн эмэгтэйг хараад шохоорхсон байгаа. Эхний муухай зүйл нь, эхний муухай сонголт нь гоё гэж харах тэр зөвшөөрлийг өөртөө олгоцсон байна штэ. Харилцаанд байгаа үедээ эсрэг хүстэй хүнийг гоё хөөрхөн гэж харж болно л доо. Тэгтээ явуулчих юмсан, үдчих юмсан, уулзчих юмсан гэж харах чинь шал өөр зүйл ахгүй бүр шал өөр зүйл. За хоёр дахь буруу сонголт нь уян эмэгтэйтэй чатлахын тулд Snapchat аккаунт нээчи гэдэг хийсэн үйлдэл нь сонголт байгаа байхгүй юу. За тэгжсэн за аккаунтаа нээчлээ энэ эмэгтэй аккаунтыг олчлоо юм бичээд үзье гэд 3 дахь сонголтоо хийж байгаа. Тэгснээ чатлж явах дундаа дөрийн харилцаа хуурамч гэд эхнэрийгээ 4 сартаа хүүхдэд оромжилчихж байгаа байхгүй. Ингээд 4 дахь сонголт. Энийгээ 5-аас 10 минут хийсэн алдаа гэдэг байгаа байхгүй юу. Тэгснээ хүн алдаа хийж болно үсттэй. Би бол төгс хүн биш. Тэгээд тэгснээ бүр иччихгүй би wizard list бүх одоо зүрх сэтгэлээсээ хайртай гэж байгаа байхгүй юу. Бүх зүрх сэтгэлээсээ хайртай байгаа хүн тэр зүрх сэтгэлийнх нь нэг хэсэг нь ингээд нээлттэй байгаад байна шүү дээ. Өөр охтуудыг гоё гэж харах, өөр охтууд руу бичих тэгэхээр үгүй байгаа байхгүй юу. Тэгэд би wizard list-ийн итгэлийг нь хүндлэлийг нь буцаж олж авна гэж найдаж ийн гээд. Wizard list яг уу хайртай байгаа байх хайртай байсаар ч байж магадгүй. Тэгтээ тэглээгээд заавал уучлан буцаж хүндлэн гэж би бол бодохгүй л байна. Буцаж нийлсэн ч гэсэн хүндлэл бол 100% сэрэхгүй. Бүр үнэхээр хараад ямар цагаан юм бэ? Энэ хүн чи надад нэг удаа юм муухай юм хийжсэн да гэд энэ бүр үргэлж байсаар л байх болно. За тэгээд ийм 3 яриа стори хийчихэд тэр сторинуудаа устгаснаа ардаас нь wizard list-тэй ахуулсан 6 стори дээр хийсэн. Яах гээд байгаа. Олон нийтэд хайртай гэдгийг харуулах гээд байгаа юм уу? Яг ямар зорилгоор тэгээд байгаа. За ямар ч гэсэн болцсон юмны хувьд гэвэл энэ байна. Тэгээд одоо тэр хоёрын харилцаанаас миний ойлгосон зүйлс хамгийн ихнийх нь эрэгтэй хүн араар тавихад чиний гадаад үзэмж, чиний хэр хөөрхөн байх, хэр гоё биетэй байх, хэр гидсгүй туранхай байх, хэр нэр хүндтэй байх гэдэг ердөөсөө хамаагүй эрэгтэй хүн зүгээр хүсэж гинөө хүсэхгүй байна уу гэдэг л хамаатай. Моника Беллуччи араараа тавиулж исэн, Бейонсе араараа тавиулж исэн, Madison Beer араараа тавиулж исэн, Wizard List араараа тавиулж ийн. Араар тавиулахад гадаад гоо үзэмж бүр огт хамаагүй. Эмэгтэй хүн араар тавиулж байгаа үедээ хамгийн түрүүнд өөрийнхөө гадаад гоо үзэмжэнд эргэлздэг гинэ. Би залуу биш болохоор, би хангалттай одоо ийм биетэй биш болохоор, би ингэж хувцалдаггүй болохоор, би ингэж зураг дардаггүй болохоор энэ хүн надаас тийм олж хараагүй болохоор тэр хүнийг сонгоод явчлаа гэж боддог гэж байна. Ясман дээрээ зүгээр эрэгтэй хүн араар тавихыг хүсэж гинүү хүсэхгүй юу гэдэг нь л гол асуудал нь байгаа болохоос ш гадаад төрх бүр огт хамаагүй. Яагаад гэхлээр одоо яг нөгөө нэг тавьсан гоо сахны шалгуур байгаа штэ туранхай биетэй том өмдөө том бүкстэй өстой ийм үстэй дандаа мейкап бидэг ийм гар хүлтэй нэг ийм тийм биш хэрнээ яг ийм энгийн биетэй хүүхдэд төрүүлсэн гидсэн баг зэргийн унцсан үс гизгээ байн ганцлаад байдггүй тийм эмэгтэйчүүд нөхрөөрөө үнэхээр хүндлэгдэж байгаа дээдлүүлж байгаа хайрлагдж байгаа тийм тохиолдол зөндөө харж исэн. Тэгэхээр юу өмсөж зүүх бол харилцаандаа араараа тавиулахгүй байх гэж бүр огт хамаагүй. Тийм болохоор өөртөө буруу хөө бол. Дараагийн ойлгосон зүйл нь чи хичнээн өөртөө хайртай байгаад чи хичнээн одоо өөртөө ихтгэлтэй байгаад хичнээн өндөр цензуртэй стандарттай өөрийгөө тулцсан те заавал бусдаар хүлээн зөвшөөрүүлэх албагүйгээр өөрийгөө гой сайхан гэж боддог мэдэрч чаддаг тэрэндээ итгэдэг байлаа гэд чиний учирсан чиний сонгосон залуу чиний араар тавихгүй чамайг хуурахгүй байна гэсэн үг ердөөсөө бишээ. Харин өөртөө ихтгэлтэй өөрийгөө хин гэдгийг мэддэг өөрийнхөө үнцнийг мэддэг өндөр шалгууртай байна гэдэг нь хин нэгэн чамааг үл хүндэтгсэн хайртай залууч үл хүндэтгсэн араар чин тавьсан чамд муухай юм хийсэн тохиолдолд хайж явж чаддаг тийм зоригтой байна. Одоо нөгөө нэг үзэн ядагчд нь эсвэл үзэн яддаг биш хүмүүс ч гэсэн одоо Instagram, TikTok дээр би ийм айгуу харж байгаа байхгүй юу. Wizard List хүртэл араараа тавиулж ин өөртөө ихтгэлтэй байгаад өөрийгөө хайрлаад ямар ч нэмэргүй юм ба штэ. Ямар ч байсан эрэгтэй хүн ингээ араар тавьдаг юм байна яасайсан гэд яг тэгж нөгөө итгэл алдарсан маягаар одоо энэ зүйлийг авж байгаа хүлээж авч байгаа байхгүй юу. Харин миний хувьд болохоор
эсэргээрээ өөртөө итгэлгүй тэгээ өөртөө жохон тийм эргэлздэг ч юм уу тийм байвал хайртай хүн чинь араар чинь тавьсан үед харин ч тэрийг нь хүлээн зөвшөөрөөд 3 4 5 6 7 8 9 10 жил яг тийм харилцаанд ямар ч юм ахиц дэвшил өөрчлөлт байхгүйгээр тэрийг нь хүлээн зөвшөөрөөд эвлэрээд тэгж зовж амьдрах юм байна. Харин өөртөө итгэлтэй, өөртөө хайртай, өндөр стандарттай, өндөр шалгууртай, цензүүртэй байснараа нэгт тэр залууг хайж явж чадна. Хоёрт хайж явахгүй байсан ч гэсэн чи надтай ингэж харьцахгүй стандартаа ингэж тавьж чадна. Одоо шууд ингээл за одоо намайг араар тавихгүй гэж яах вэ? Би ч н одоо ийм байгаа юм чинь. Чи тэр хүнээс яасан хүндэтгэл хүссэн юм уу? Хайр хүссэн юм уу? Тэрийг чинь би өгч чадахгүй байгаа болохоор өөртөө буруу өгөхгүйгээр тэгж тэр асуудлыг одоо даван туулж чадна гэх юм уу? Тэр өөртөө хайртай байх, өндөр цензүүртэй байх, өөрийгөө үнэлдэг, хөөрцөн байх, бие төвтэй байх, им зөв эготой тиймэрхүү байх нь ашигтай, огт ашиггүй байна гэж байхгүй. Эрэгтэйчүүд чинь ингэдэм байлээ шүү дээ. Араар тавьсныхаа дараа эмэгтэйчүүдийгээ буруутгадаг. Чи юм болохоор би араар чинь тавьсан. Чи уйтгартай болохоор, чи өстө орондоо сайн биш болохоор, чи юм биетэй байгаа болохоор, чи өөртөө итгэлгүй болохоор гэд. Тэнгүүт яг ингээл жохон юм өөртөө итгэлгүй, өөртөө хайргүй байгаа эмэгтэй тэрэнд нь шууд итгэл тийм байна гэл. Харин одоо Wizardly-ийн жишээнд болохоор хэрвээ тийм одоо үг авах юм бол үгүй шүү би өөрийгөө хин гэдгийг мэдчихээн. Чиний над балиар манипуляц, газлайтинг хийж байгаа өгнүүдэд чинь би итгэхгүй гэнгээ хэлж чадах гээд байгаа байхгүй юу. Тэм болохоор өөртөө итгэлтэй, өөртөө хайртай бай. Найз залуудаа гоё гэж хэлүүлж ийж л өөрийгөө гоё гэж мэдэрдэг байх ёсгүй. Найз залуу чинь чамайг муухай гэлжлээ гэдэл за би муухай юм байна гэж итгэдэг байх ёсгүй. Өөрийгөө гоё гэж бодоод тэрэндээ бат итгэдэг байх ёстой. Дараагийн сурж авсан зүйл нийгэм биднэрт эрэгтэй хүн араар тавьж л байдаг, угаасаа цуснд нь байдаг. Эрэгтэй хүн араар тавилаа гэж тэр нээх муу зүйл гэсэн үг биш. Яах вэ? Зүрх сэтгэл нь чамд байгаа юм чинь нэг удаа тэгж болно штэ. Араар тавилтыг уучлаад гарсны дараа хосууд бүр ингээ хүчрэхэг болдог. 60 70 80 жил ингээ хамт амьдарч байгаа хосууд юу тулсан гэж бодож гин. Гэт одоо энэ тарих угаалт бүр хэдэн жилийн турш үргэлжлээд тэгээ эмэгтэйчүүд сүлдээ за баригддаггүй гэж хоёр л байд юм байна. За одоо хизээ араараа тавиулах бол за энийг би уучлах юм байна да. За нэрэл сэтгэл надад байгаа юм чинь гэд юм хүчээр сонин эрэгтэй хүний тэм үйлдэлүүдийг хүлээн зөвшөөрөөд уучлаад байх ёстой юм шиг юм өрөнд орцсон санагдаад идэг. Чи уучлах албагүй. Араар тавилт бол эмэгтэй хүн болгоны туулах ёстой тийм зүйл байх албагүй. Туулсан ч гэсэн хайж явах зоригтой байж болно. Чи одоо араараа тавиуллаа. Тэгээ чи хүүхэдтэй байсан ч одоо нөхцөл байдал ямар байсан ч гэсэн ийм зүйлийг тулж байгаа л чи энэ хүнийг хайж явж болно гэдэг итгэлийг өгж байгаа байхгүй юу. Ингэдэм байлээ шүү дээ. Нөхөр нь араар нь тавьсан. Тэгээд чи өстө балиар малиар за салын малыг ингүүд нөхрүүд нь чи яаж чадчихна? Чи өстө ямар гэр бүлээ боддгоо юм ийм хиймэн дээр салах гэж байгаа юм уу гэ ихнэрийг ингээ буруутгаад идэг. Тим нөхцөл байдалд хүргэсэн өөрийгөө биш. Тэнгүүт ингээд одоо эмэгтэй хүн чинь цаанаасаа л нэг муухан сэтгэлтэй штэ. Тэгэл за нэрээ тим ч юм уу да хүүхдээ ингээд тэгээд за энэ удаа тэгэл ингээл өнгөрөөчлөлт ойлгосон байлгүй дээ тэгдэг. Яг ойлгож болно. Гэхдээ ойлгох албагүй. Ойлгохгүй байж болно, салж болно, хайж болно гэдэг сонголт ч гэсэн чамд байгаа. Дараагийн ойлгосон юм нь эмэгтэй хүн эрэгтэй хүнийг үнэхээр гоё болгох юм байна. Өөрийнхөө энергиэр, өөрийнхөө аурагаар нэг ийм комент байсан байхгүй юу? Please чи Ландон нэг үнэхээр юм онцгой залуу болгож харагдуулж чадаж байжээ. Чамгүйгээр яг чамайг ингээ катлаад харах юм бол Ландон бол байдгал нэг бүр жив жирийн залуу. Ердөөсөө гоё залуу биш. Зүгээр л байдгал нэг залуу. Тэгэхээр эмэгтэй хүн хажуудах залууга үнэхээр юм гоё сайхан юм шиг харагдуулж чаддаг. Хэрвээ Ландон зүгээр миний TikTok дээр, Instagram дээр ямар нэгэн зүйл яриад тиймэрхүү бичлэг ингээ гарч ирсэн бол би ердөөс тогтож үзэхгүй зүгээр ингээ гүйлгээл царайнч цэжлэгдэхгүй тэгэж өнгөрөх байсан. Wizardly-тэй байгаа болохоор нүдэнд дулаахан ч юм уу, нэрээ гой хүндлээд байгаа ч юм уу, нэрээ дэжгүй залуу ч юм уу, ийм залуучууд олон байгаасай. Одоо ийм өндөр стандарттай эмэгтэй ийм залууг сонгоцсон байгаа юм чи энэ залуу үнэхээр спешиал байна да. Ийм өндөр цензүүртэй эмэгтэй энэ хүнийг хайрлаад гэрлэхийг зөвшөөрсөн байна гэхээр Ландон өөрийнхөө ачаар биш Wizardly-ийн ачаар гоё харагдаад байгаа байхгүй юу. Эхнэрээрээ гоё н гэдэг үг байдаг шүү дээ. Энэ үг ердөөсөө тийм худлаа үг биш. Бас нэг ийм судалгаа байд юм бэлээ. За нэг юм хоёр залуу байгаа. Тэр хоёр хоёлаа адилхан амхан, хоёлаа бүдүүн, хоёлаа ажилгүй ч юм уу те. Одоо хоёлаа нэг юм одоо амбиц байхгүй, жоохон марчаагүй. Тийм хоёр залуу. Гэтэ нэг нь гэрэлцэн, нэг нь гэрлээгүй. Тэгсэн чинь гэрэлцэнд нь эмэгтэй хүмүүс илүү татагддаг гинэ.
одоо юу гэдэг нь sexual утгаараач вэ зүгээр хүндлэлийнхаа утгаарч бай. Яагаад гэхээр энэ хүн гэрэлцэн байгаа юм чинь энэ хүнд одоо нэг онцгой гоё зүйл байгаад байна да гэж боддог гэсэн. Уг нь яг хоёр адилхан балиар тэнэг залуучууд байгаад байгаа шүү дээ. Тэгээ ялангуяа тэр гэрэлсэн эмэгтэй нь гоё сайхан эмэгтэй байх тусам тэр эрэгтэй хүн бүр сонирхлыг нь татдаг гэсэн. Хөх ийм гоё эмэгтэйг хажуудаа байлгаад байна гэхээр энэ залуу нэг л онцгой залуу байна да гэд. Тэгэхээр тэр эрэгтэй хүн яг бодит оргиороо тийм гоё байгаад байгаа зүйл биш, харин эмэгтэй хүн эрэгтэй хүний гоё болгох юм байна. Гэтэ мэдээж бүх эрэгтэйчүүд бас биш шүү. Би энэ дээр бүх хүмүүсийн талаар яриаггүй. Яг энэ кейс дээр яг энтэй ижил төстэй нөхцөл байдалд байгаа эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тухай ярьж байгаа. Тэрнтэй адилхан харилцаанд байгаа эмэгтэй хүн ч гэсэн тэр хүнийг өөрийнхөө энергиээр гоё болгож харснаа ингээд дурлал, уучлал байгаад идэг гинэ. Тэгээ яг сэтгэлээ татаж аваад салаал хэдэн жилийн дараа ингээл эргээд харангууд энэ надаа яг юу вэ? Би ийм хүнтэй үргэлжчихсэн юм уу? Энэ хүн яаж хуцлаад, яаж яриад, юу хийгээд хинтээ нийлээ яваад байгаа юм бэ? Амнаас нь ямар үг гараад байгаа юм бэ? Гингэж гайхдаг гинэ. Тэр залуу гинт салснаал тийм одоо ингэж тийм болоогүй байхгүй юу? Үерхэж байхдаа ч тийм байсан, зүгээр л ч өөрийнхөө энергиэр хайрынхаа нүдээр тэр хүнийг гоё болгож хараадсан. Дараагийн ойлгож авсан зүйл Ландн ингээл Wizard Liz-ийг чиста хамгийн өөрхөн байна, хамгийн үзэсгэлэнтэй нь хараачтай ямар царайлаг гоё юм хтэй вэ? Манайхаа өстө үнэхээр гоё үзэсгэлэнтэй ингээд бичээд өгөөрэй. Чиний гоё сайхан тал гэвэл чи үзэсгэлэнтэй. Гэхдээ тэрнээс ч илүү гоё зүйлүүд зөндөө байгаа гэл ингээл дандаа ингээл магтааж сайшаагаал $100,000 сүм бөгж өгч мөгөөл бэлэг сэлтээр булаад л тэгээд гадуурт шопинг хийх гэж авч яваал. Тэгэл Instagram дээрээ Wizard Liz-ээс өөр хэнийг ч дагдаггүй, өөр эмхтэн хүн дагдаггүй. Instagram сошиалаа ердөөсөө идэвхтэй ашигладаггүй. Ганцхан Wizard Liz-ийн зураг байдаг мэдэг гэсэн ч ихсэн эрэгтэй хүн чиний араар тавьж болно. Чамайг магтаал аав ээжтэй танилцуулаад интернетээр боддороо хайр дурлаа зарлаа байлаа гэд чиний араар тавихгүй байх гэсэн үг ердөөсөө биш. Чамайг тултал эрхлүүлээдсэн ч араар чинь тавьж иж магадгүй. Эрэгтэй хүн бусад зүйл дээр үнэхээр төгс байгаа гэд тэр хүнийг араар тавьж байгааг уучлах ёстой гэсэн үг биш. Ландн тэр одоо уучлалт гуйж байгаа юм шиг Instagram story дээр ингэж хэлсэн байхгүй юу? Одоо 5-10 минут юм алдаа байсан. Гэхдээ 10 сарын хугацаанд би Wizard Liz-ийг тултал халамжилсан, тултал эрхлүүлсэн, хайрлсан, тэр хүний хүсчихсэн юмыг өгсөн гэж байгаа байхгүй юу? Гү тэгээ юу гээд байгаа юм бэ? 10 сар тэгээ хичээсэн юм чинь 5-10 минут нэг тийм алдаа гаргачихад зүгээр л байлгүй дээ гэж хэлгээд байгаа юм уу? Би ч одоо ийм төгс найз залуу ир хүн нөхөр байсан юм чинь Wizard Liz ганц удаа тэрийг ингээ өршөөч хөлгүй дээ, өнгөрөөч хөлгүй дээ гэж хэлгээд байгаа юм уу? Эмэгтэй хүн бас тэгдэг гэсэн. Нэг удаа алгадуулчаад, нэг удаа араараа тавиулчаад, нэг удаа хараалгачаад за ямар байнган гэдэг үстэй ганц л удаа ингэлээ. Бусд үедээ өстө үнэхээр гайгүй штэ. Ингээ хүүхдүүдэд тижээдэг, намайг тижээдэг ч юм уу тэ мэдхгүй ямар ч сайн сайхан чанар үдийн тэднийг нь бодоод тэрэндээ уягдаж үлдээд идэг гинэ. Тэрэнд үрдөөс уягдаж үлдэх албатай биш шүү гэдгийг энэ кейснээс ойлгосон. Эрэгтэй хүн яг араар тавихынхаа өмнө эсвэл яг араар тавьсныхаа дараа ч юм уу ер нь ямар нэгэн сэжигтэй зүйл хийхийнхаа үед нүхээ малтдаг. За одоо яг тэр Q&A гэдэг бичлэгч уржигдэр орсон маргааш нь Ландн Snapchat аккаунт нэгээд нөгөөдөр нь Liz мэдсэн байгаа штэ 3 хоног тэр юм үйл явуулсан. Тэр бичлэг ороход Ландн тэр бичлэг дээр ингэж хэлдэг байхгүй юу? Эрэгтэй хүнд итгэж болохгүй. Эрэгтэйчүүд дандаа араар тавьдаг гэдэг ийм токсик ойлголт байдаг. Ийм токсик ойлголтоо болцгоо бидээ 100% итгэж сур. Тэгээ ямар нэгэн байдлаар одоо тиймэрхүү болсон ч гэсэн биенийг уучилдаг байх нь айгүй чухал. Тэгээ одоо ямар нэгэн чамайг өөртөө итгэх хэлэхгүй болгох ямар нэгэн зүйл болсон бол уучлалт гэдэг айгүй чухал гэсэн чи Wizard Liz яг нөгөө зүн бэлэг норлоодсэн гэсэн шүү дээ. Тэсэн чи гэхдээ байж хэрвээ тэр одоо өөртөө итгэлгүй байх байдал нь чи өөрхийн нэгэнтэй мессежж бичсэн ч юм уу тиймэрхүү байдлаас үүссэн бол чи заавал уучлах албатай гэсэн үг биш. Нөхцөл байдал өөр. Гэ Wizard Liz ингэж одоо залруулж хэлдэг байхгүй юу? Тэгэд ингээд Ландн ч үгүй тийм л дээ мэдээж ингээ өөр төрлийн одоо ийм зүйлүүд асуудлууд байгаа. Тэгвэл ер нь уучлалт гэдэг айгүй чухал бидээ 100% итгэж явах хэрэгтэй гэж хэлснийхаа маргааш нь Snapchat аккаунт нээж байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг ингээл өчигдөрхөн л Wizard Liz те эрэгтэй хүнийг араар тавьдаг гэдэг наа токсик ойлголттой бойл гэж хэлээд Wizard Liz нэг юм итгэл үнэмшил өгснөө маргааш нь гяс ингээд араараа тавьчих байгаа байхгүй юу? Тэгээ бас эрэгтэй хүн үнийг ингэдэж штэ. Яг нэг муухай зүйл хийчээд араар нь тавьчаад ч юм уу баригдаагүй байхдаа гинт айгүй сайн найзлуу болтдаг. Чи минь яасан хойлоо ярилцсан уучлаарай хойлоос хүүхдтэй олё тгий ингээ чи дөрөө мөрөөдөл бла бла бла.
зурагны доорста I love you хамгийн хөөрхөн санжийн үхлээ гэд ингээ бичдэг ясан мен дээрээ зүгээр муухай юм хийцнээ мэдж байгаа. Тэг гимшсэн үйлдэлтэй тийм хийж байгаа. Ер нь л эрэгтэй хүн хитрхи одоо юм араар тавилт хуурам эхлэлт дээр жоох ингээл туйлшраад байвал те пупа араар тавьдаг ирчүүдтэй айгүй байлаар гэд нөгөө энгийн хэмжээнээс хит их ингээл яриад дурдаад байвал нотой. Бас дээрэс нь эрэгтэй хүн хин нэгэн эмэгтэй хитрхи их шүмжлэл энэ одоо яаж зураг аваад байгаа, яаж уцтаад байгаа, яаж нүрэ будаад байгаа, энэ одоо юу вэ, яаж яриад байгаа, юу юм бэ гэнг үзэн ядаад байвал бас нотой. Энэ эмэгтэй надад гоё харагдаж байгаа гэж баригдчих үдэ мэдчих үдэ. Харин тэрнээс өмнө гэс үзэн ядаж байгаа юм шиг харагдуулчих. Тийм тохиолдол байсан уу? Бага үсттэй угаасаа. Эмэгтэй хүн болгоо юм үздэг гэжлээгүй л дээ. Гэхдээ 10 эмэгтэй хідэн үзсэн. Харъя л да одоо. Гэтэ энэ дээр ланд нэг тэгж байгаа байхгүй юу? Гэс нөхөө малцснаа маргааш нэг юм хийцэн. Дараагийнх нь зүм бэлгтэй итэг. Wizard Liz ингээд одоо хичнээн нөхөр нь ингээд үнэхээр халамжлал хайртай дуртайгаа илэрхийлээл яг хүснээр нь ингээд байгаад идэг. Тэснэ ингээд аман дээрээ араар тавилт бол ингээд болохгүй гэж ярьж байгаа ч ихсэн нэг л юм биш вэ да гэж мэдэрсэн байгаа штэ. Тэгтээ миний нүдээр харж байгаа юм шал өөр энэ да за би зүгээр худлаа дотроо эргэлзэж байгаа ах төө гэж бодоод өөрийнхөө зүн сав ингээд арцсан байгаа байхгүй юу? Тоохгүй орхицсан. Тэгэж болохгүй мэн. Надад нэг ийм кейс өгдөө. Манай нэг танил нэг залуутай өргөжсэн. Тэгээ тэр залууга нэг эмэгтэйтэй хардаад тэгээ тэр харталтынх нь улмаас тэр хоёр салсан байхгүй юу? Тэгээ манай тэр танил ингээл уучлаарай гэд ингээ бутаж нийлгээд тэгсэн чинь нөгөөт нь үгүй надад зай эрэхтэй хугацаа эрэхтэй гэ нийлээгүй. Тэгсэн чинь сарын дараа тэр нөгөө хардаад исэн эмэгтэйтэйг үерхсэн. Хүмүүс болохоор өстой эмэгтэй нь харцаараа түлхсээр агаад ингээд тэр эмэгтэйтэй нэг үерхүүлчлээ гэж бодож байгаа бол тэгж хэлэх гэж байгаа бол тийм тэнэг тарихгүй мал эрэхтэй хүн гэж юу байсан бэ? Түлхүүлсээр агаад хин нэг эмэгтэйд очиж үерхээр тийм тэнэг эрэхтэй хүн гэж нэр үнэхээр юу байсан? Үнэхээр та нар тийм тэнэг юм бол та нар ямар тэнэг юм бэ гэхгүй юу? Тэр эмэгтэй зүн бэлгэрээ зүн савингаараа мэдсэн байгаа байхгүй юу? Үнэхээр юм болж магадгүйгээд тэг болохоос өмнө урьдчлаад ингээ мэдсэн зүн савиндаа итгэцэн. Тэгээд салсанд нь бол би яг тэр эмэгтэй олз гэж бодож байгаа. Одоо өөрийнхөө танилын. Гэхдээ энэ дээр бас нэг юм анхааруулж хэлмээр байна. Зүн совин болон юмыг хэтрүүлж бодох, ургуулж бодох, айдас гэдэг юм чинь бас ялгаатай штэ. Ялангуяа яг ингээ сэтгэл санаа докторгүй байгаа үед төрсний дараах сэтгэл готрол ч юм уу те. Яг иймэрхүү савлгаатай стресстэй ер нь өөрөө жоохон юмыг ургуулж бодох гээд идэг ийм төрлийн хүн бол бодол болгондоо бас итгээд байх хэсгүй бодож байгаа болгон одоо хийсвэр бодлоо зүн билэгүү гэдгээ сайн ялгаж ийж яахгүй бол муухай бодол орж ирэх тоолонд миний зүн билэг үнэн байх ёстой чи араар тавьж ин гэдэг ахаар бас утгагүй штэ мэдээж дараагийн ойлгож авсан зүйл нь иймэрхүү амьдрал тохиолж байгаа зүйлээ хуваалцаж байх нь зөв юм байна гэж хүмүүс болохоор ингээ хин нэгэн зовлонтой байгаа хэцүү зүйл тууснаа хуваалцахаар өрөвдүүлэх гээд байна анхаарал ханалт татах гээд байна гэж айгу боддсон бэлээ. Анхаарал татах гэж өрөвдүүлэх гэж те юу гэдэг ханалт авах гэж тэгж байгаа хүн шал ялгаатай байдаг байхгүй юу? Сэдв болгон дээр тэрийгэ дурдаад мартагдахгүй тулд юм болгон дээр тэрийгэ дурдаад ингээд байх чинь өрөвдүүлэх арга сенсац тэг ханалт авах арга байхгүй юу? Өрөвдүүлэх гэж байгаа хүн тэр нөхцөл байдлаасаа гарахыг хүсдэггүй. Хажууд хүмүүс нь ингээд мянга ингээл те эндээс чинь гаргаад үгүй ингээд зөвлөгөөг ингэнгүүт үгүй та нар миний зовлон ойлгохгүй үгүй гэд ингэж байгаа чи өрөвдүүлэх арга байхгүй юу? Харин тэрийгэ яриад нээлттэйгээр яриад тэгснэ гол нь эндээс ингэж гарч болж ийн ингэж хүчтэй байж болж ийн гэж ярьж байгаа бол тэр чи ердөөсөө өрөвдүүлэх арга биш. Ялангуяа сошиал медиа дээр бүгд сайн сайхнаа харуулдаг гэж айгүй шүүмжилдэг. Тэг яг ингээ муу мухай тийм сөрөг зүйлээ харуулахаар наадхаа тэгээ тоон дотор байлгаа чи хувийн амьдралаа хувийнаар нүлдэ гэж чигээд яг юу гэсэж байгаа юм. Гой сайхан зүйлээ харуулахаар л бүгд дүр эсгдэг тэ камерны цаана бүгд ингээ зовж идэг мовж идэг гэснэ яг тиймэрхүү зүйлээ хаваалцахаар наадхаа тэгээ тоон дотор байлгаач гээд би бол Wizard Liz-ийг ийм зүйлийг хуваалцж байгаа нь бүр үнэхээр зоригтой гэж бодож байна. Хэр варгийн хүн ингэж чадахгүй ичээд санаа зовоод хүн амьтны аманд орохгүй гэсэндээ яг нөгөө үзэн ядагчтан те унахыг нь хүлээгээд байж байгаа хүмүүст бүр яг бахайг нь одоо хангах гэсэндээ тийм зүйлийг хуваалцахыг хүсэхгүй. Тэгсэн чинь Liz бүр үнэхээр зоригтой хин нэгэн үзэн ядагчтай харааж доромжилж байгаа тэр гэж чичлэх одоо энэ чичилж байгаа зүйл нь Wizard Liz юртөөсөө нөлөөлөхгүй болохоор Wizard Liz тэрийгэ тийм ихтгэлтэй хаваалцж байгаа байхгүй юу. Та нар яг хөө чичил баярл. Гэтэ би сүулт нь инээгээд байж байгаа айгүй ингээд сайн мэдэж байна гэж байгаа байхгүй юу. Одоо яг энэ сэдвийг хаваалцж байгаа нь болохоор одоо юу гэдгийг араараа тавиулчаад уучлж байгаа тохиолдолд бид нар маш их харж исэн. Ээжигээ, эхчигээ, хамаатныхаа эхчийг, ажлынхаа газрын эхчийг, найзыгаа өөрийгөө зөндөө харж исэн.
Тэгээ яагаад ч бидний даалд тухамсарт за хүлээн зөвшөөрөх ёстой юм байна л да гэдэг юм суудсан. Харин Лиз шиг уучлахгүй үгүй энэ араар тавих бол зүгээр зүйл биш гэдгийг ингэж одоо харуулж байгаа хүмүүс тийштэй би нэрээ араар тавилтыг уучлахыг хүсэхгүй байж иж яагаад уучлах ёстой юм би бас хайж явж болох юм байна шүү гэдэг мессежийг бас өгж байгаа байхгүй юу. Нөгөө талаасаа ирчүүдэд нөгөө эмэгтэйчүүд чинь за араар тавилт бол байдаг л зүйл гэж бодгоо болчих. Эднэр чи одоо ингэж хуваалцаад идэм байх, шеэрлээд идэм байх. Эднэр дандаа ингэж цэцэг өхөр л сторидод идэг биш. Ямар нэгэн бэлэг өхөр гой газар дагуулахаар сторидод идэг. Араар тавьж байгаа, зодуулж байгаа, хараалгаж байгаа сториддгүү тэрийг нь далимдуулаад нь штэ. Сторид, зарлал, хил, балиарыг нэлчил тэгвэл ирчүүд хичээдэг болох юм болов? Араар тавьдаг ирчүүд. Эмгтээчүүд чинь дуугаа зодуулахаа болчих, дуугаа араараа тавиулахаа болчих. Эднэр чинь ингэдэг болчих. За яг хичээе гэдэг юм болов? Би бол иймэрхүү юмнуудыг зарлаж явах хэрэгтэй л гэж бодож байна. Тэгэхгүй бол иймэрхүү юм чинь дандаа хаалттай хаалганы цаана яг юм цэцэг мэцгэн л хаяа нэг өгж байгаа цэцэг нь хаяа нэг өгж байгаа бэлэгсэлт гой сайхан зүйл нь л ингээл зарлагдаад идэг. Тэнгүүд ингээл ийм юм байдаг штэ. Хин нэгэн эрэгтэй хүн үнэхээр сайн аав ээжийн хүү байлаа гэд сайн нөхөр гэсэн үг юрдөөсөө биш ээ. Найзуудаа үнэхээр сайн найз, бүр тулцсан сайн найз хөвгчлөлтөө ийдэг тусч найз байлаа гэд их нартэй тийм байдаг гэсэн үг биш ээ. Тулцсан сайн бизнестэй карьертай мундаг байлаа гэд одоо их нартэй сайн нөхөр гэсэн үг биш. Хүмүүс тэгээд тийм билээ. Манай тэр үг нь гайгүй дээ. Найзууд дундаа станер хүндтэй дээ. Тийм юм хийх ёсгүй дээ гэд үгүй хүн чинь олон дүртэй байхгүй да. Би ч гэсэн найзуудтай үнэхээр сайн найз. Гэхдээ хин нэгний охины хувьд, хин нэгэн залуугийн хувьд, хин нэгэн хүний хувьд би адгийн рүү би байж болно шүү дээ. Яг миний тэр адгийн зүйлийг харсан. Яг юм муухай ааштай ингээд цэхэлзэж явж байхад харсан. Рүү би чи өстой сонио охин билээ гэж хин нэгний түүхэнд, хин нэгний одоо толгой дотор би тэгээ явж байгаа байхгүй юу? Хүн ямар ч байж болно. Чамд харуулдаггүй нүрээ өөр хүнд харуулдаг байж болно. Харуулдаг угаасаа. Чамд нэг ч удаа харуулаагүй гээд тэр хүнд тийм муухай дүр байхгүй гэсэн үг ердөөсөө биш. Дараагийн ойлгосон зүйл нь болохоор girl байна гэдэг нь ямар чухал юм бэ гэж ойлгосон. Хэрвээ Wizard Liz тиймэрхүү бичлэг хийдэггүй, шал өөр төрлийн бичлэг хийдэг, бус эмэгтэйчүүдийгээ дорд үздэг, хатаархдаг, шал өөр зүйлийг сурталчилдаг, шал өөр үзэл бодолтой амьдралыг харах үнцгийг ингэж сурталчилдаг тийм эмэгтэй байсан бол Wizard Liz-ийн community ч гэсэн яг тийм бохор, мин, атаархуу, тийм муухай хүмүүсээр дүүрсэн байх байсан байхгүй юу? Тэгээ Wizard Liz иймэрхүү юм боллоо гэхэд хинч Wizard Liz-ийн арыг хамгаалаад баттаагаад ингэж гарч ирэхгүй. Wizard Liz ингээд хүрээлэл айгүй ингээд зүв болгоцсон. Хүрээлэл гэдэг нь одоо би ч гэсэн Wizard Liz-ийн хүрээлэл гэж орж байгаа байхгүй. Надад тэр хүний хийдэг юм таалагддаг, хийдэг юм би үздэг, дэмждэг, санал нийлдэг. Тэнгүүд дэлхийн өнцөг боломжт начиг эмэгтэйчүүд байгаа. Тэгээд нөхөр нь нэг тийм алдаа ингүүд шууд Wizard Liz-ийн талд нь ороод өмөрөөд үгүй чи миний Wizard Liz-тэй ингэж харцахгүй одоо би Wizard Liz-ийг чамайг ховлондоо гэд яаж иж яагаад бүр найз мэдтэй нь холбогдоод ингэж байгаа байхгүй юу? Би ч гэсэн тэхийг хүснэ. Миний найз залуу, миний нөхөр те намайг ямар нэгэн байдлаар ингээд араар тавиад хуураад мэхлээд ингээд явж байгаа бол хин нэгэн эмэгтэй надад ирж ховлоосаа гэж би хүснэ. Та нар ч гэсэн тэгж хүснэ үсттэй. Тийм болохоор хэрвээ чам руу ямар нэг ихнэр хүүхэдтэй залуу бичиж байгаа, ихнэр хүүхдийнхээ зургийг профайл дээрээ тавьсан залуу бичээд байгаа, хандраад байгаа стори дээр чинь реплай бичээд байгаа бол шууд блокл эсвэл бич. Эхнэрийнх нь инстаграмыг олж чадахгүй бол бич. Танаа эхнэр чинь чамайг үнэхээр сайн залуустай энэ муухай залуучуудаас дажгүйг нь олоо суучлаа гэж чамаар бахархаад чамайг ингээ хөөргөөд байж байгаа. Чи тэр гоё эхнэрийнхээ итгэлийг зүгээр шал танихгүй над руу бичиж энэ гоё харилцаагаа сүйтгэх гэж яаж оролдож чадчихна мөн новш минь гэ бич. Тэгээ энэ скриншотыг би ингээд стори дээр хийшүү. Эхнэрлүү чи явуулна шүү гэд ингээ сүрдүүл. Нөгөө эмэгтэйчүүд нь зүгээр дуугаа бичээлээдэг болохоор ирчүүд тийм зоригтой бичээдэг байхгүй юу? Эднэр чинь биедээ хилдэггүй юм. Нэг юм санаа эрэгтэйчүүдний тэгдэгтэй эмэгтэйчүүдийн нөхөрлөлд итгэж мэтгдэггүй. Нөгөө эмэгтэйчүүд чинь тэгэл бинийг ардуур нь муулаад байж идэв штэ гэд. Үгүй. Муухай эмэгтэйчүүд нь л тэгдэв. Girl байгаарай. Нэг иймэрхүү юм дээр очиж ховол гой карма буцаж ирдэ штэ. Тэр хүнтэйгээ үлдэх үү, үлдэхгүй юу гэдэг бол таны сонголт. Тэгтээ энэ зүйлийг мэдэх ёстой, мэдэх хэрэгтэй, заавал мэдэх хэрэгтэй. Мэдхгүйгээр хамт үлдэхийг сонгоно гэдэг чинь айгүй гонигтай зүйл байхгүй юу? Араар тавьдаггүй эрэгтэй хүн хаан бурхан мэт болцсон. Араар тавихгүй байх ёстой угаасаа. Чи ажилд ороод ажлын гэрээ исэн бол ч угаасаа ажиллах ёстой байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан чи үерхлийн харилцаанд орсон. Чи хин нэгэндээ гэрэлсэн бол араар тавихгүй байна гэдэг чинь зүгээр л чиний хийх ёстой зүйл. Шагнал хүртэх
одоо магтуулах тийм зүйл биш. Араар тавихгүй байгаагаа айгүй их юмд боддог. Бусдын нөхрийг тэр араараа тавиулчих, энэ араараа тавиулчих. Чи азтай юм а, би араар тавьдаггүй. Ийм найзлуудаа болсон чи азтай юм а гэж хэлж байгаа бол найз залуу чи үнэхээр тэнэг байна. Хэрвээ чи өөрөө үдчихэж байгаа бол чи үнэхээр тэнэг залуу юм а. Дараагийн ойлгосон зүйл нь чи эр хүнтэй байхыг хүсдэг байх ёстой. Харин энэ хүнтэй байх ёстой доо гэж бодож байж болохгүй. Энэ хүнээс салчвал би өөрийгөө яаж тэжээхийн, хаана амьдрахын, хүүхдүүдийг хийн хооллохын ч юм уу тэгж бодож хүнтэй хамт байж болохгүй. Тэгж хоосортлоо ердөөсөө хүнтэй хамт амьдарч болохгүй. Өөрийн гэсэн бизнестэй, мөнгө олох чадвартай, мэдлэгтэй, карьертэй, одоо санхүүтэй гэсэн үг шүү дээ. Тэрнээс гадна сэтгэл зүйчин ч гэсэн тэр хүнээс тустай байх ёстой. Тэр хүн чам руу юм бичвэл чи баярлдаг. Тэр хүн юм бичихгүй болж шууд гуниглал өдөржингөө стресстэй л яагаад бичихгүй байн уцаараад тэр хүн бичвэл инээгээл сэтгэл зүйчин ч гэсэн тэр хүнээс 100% хамаарч болохгүй. Тэр хүн байсан ч гоё, байгаагүй ч чиний амьдрал ингээ үргэлжилж явах ёстой. Эрэгтэй хүнээс 100% хараатай, хамааралтай ердөөсөө байж болохгүй. Өөрийгөө нэгт тавилаа гэд тэгтээ эргэн тойрны хүмүүс чиний боол чамд үйлчлэх ёстой гэсэн үг ердөөсөө биш штэ. Тэр хүмүүс ч гэсэн өөрсдөө нэг тавьж байгаа тавих ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү. Өөрийгөө нэгттэй өөрийнхөө боловсролыг, мэдлэгийг, чадварыг, карьерийг, ухааныг, үн цэнийг тэгжиж чи тэр хүнтэй байхыг хүсэх байхгүй юу? Яана би мөнгөтэй хүнтэй гэрлэхэнсэн гэж бодож ивэл чи хаягдаал чи хинч болчихно. Эрэгтэй хүнээр ингэдэг гэсэн чинь өөртөө итгэлгүй нохой ингээл айцыг мэдэрдэг гэдэг чинь айж байгаа хүнийг шүү хараа мэдэрдэг гэдэгтэй адилхан эрэгтэй хүн өөртөө итгэлгүй байгаа эмэгтэйг хараад шууд мэдэрдэг гэсэн. Тэгэл тэрэн дээр нэг тоглолт хийдэг гэж байгаа. Энэ эмэгтэйг жоох ингээ магтжуулстай хөөрчих юм байна. Араар нь тавьчих чи өөртөө итгэлгүйгээ илчүүл шууд хамаг бурууг өөртөө авчих юм байна гэл эрэгтэй хүн дээр ер нь өөртөө итгэлгүй байж болохгүй өөртөө итгэлтэй өөрийгөө гой сайхан гэж өөрийгөө ер нь дандаа хамгийн гоёор авч явж өөртөө хамгийн гой сайхан зүйлийг хэрэглээл өөрийгөө гой магтаал үгүй би одоо унтна гэсэн бол одоо унтна би дасгалаа хийн гэсэн бол дасгалаа хийн би ингэн гэсэн бол ингэн надад би чухал байна гэдгийг харуулж байгаа үед эрэгтэй хүн ч гэсэн чамаа ингэж чухалчилж ингэж авч явдаг гинэ. Чи ингээл арчаагүй байгаал ингээл гунж гутраал өөрийгөө муугаагаар хэлээл эрэгтэй хүн тэгж харагдвал чи яг өөрийгөө яаж хайрлаж байгаа өөртөөгөө яаж хандж байгаатай адилхан чамайг хайрлна. Чи эрэгтэй хүнээр яаж хайрлуулмаар байна өөрийгөө тэгж хайрл. Чи байнга цэцэг авмаар гол өөртөө байнга цэцэг авч өг. Наад захан л энэ. Гэтэ цэцэг гэдгээр би бас ганцхан цэцгийг төлөөлүүлж хэлээгүй штэ. За хамгийн сүүлийн хамгийн чухал юм нь болохоор эрэгтэй хүн араар тавьж магадгүй байлаа гэд тэр хүнд 100% итгэхгүй үргэлж бэлтгэлтэй бай гэсэн үг ердөөсөө биш. Ийм байдал бол хамгийн өрөвдмөр байдал. Байнгын болгоомжилсан айцтай амьдрна гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Одоо зүгээр ингээд гэртээ бодъё л доо. Орч айгуу гой тухтай байгаа. Энэ дээр байгаа гэрлийн чийдэн люстр удахгүй унж магадгүй гэдэг юм бэлтгэлтэй унтна гэхэр хүн яаж 50 унтах юм бэ тийм биз дээ. Дандаа мэрсэлтэй айцтай би ингээд чангараастай явна гэдэг чинь тийм үерхэлт байна гэхээр зүгээр бидний хийх ёстой зүйл болохоор тэр хүндээ 100% итэг. Тэгээ тэр хүн итгэлийг чинь алдахыг сонгож гинөө, алдахгүй байхыг сонгож гинөө тэр хүний асуудал. Чиний асуудал чиний буруу ердөөсөө биш. Хэрвээ тэр хүн чамайг чиний дээр 100% өгсөн тэр том итгэлийг алдахыг сонгож байгаа бол хохин чистэ энэ том итгэлийг минь дааж чадсангүй дээ гэл зүгээр л орхиод яв. Өөртөө ердөөсөө буруу өгөхгүй бай. Хоёрдугаарт тэр хүнд 100% итгэлээ гэд тэр хүнээс энэ хүн үрд надтай хамт байна. Хизээш намайг хуурахгүй гэдэг хүлээлтийг хүсэж болохгүй. За энэ хүнд би 100% итгэсэн юм чинь бит хоёр яг хөтөлдөж байгаа хамт үхэндээ гэдэг ийм төсөөлөл, ийм хүлээлт биднийг хамгийн их алж байдаг. Тэр төсөөлөл хүлээлт биелэхгүй болохоор бидний эго айгүй их гэмтчихэдэг. Тэгээ бид нар айгүй шаналдаг гэж энэ бүх юм бидний хүснээр болоог болохоор. Тийм болохоор энэ хүн намайг хуурсан ч болно, хуурахгүй байсан ч болно. Хэрвээ хуурах юм бол хуурах ёстой л байсан байна. Би зүгээр энэ зүйлийг туулах ёстой байсан байна гэж бодоод мэдээж шаналн уйлна тэглээгээд би зүгээр бай гэд ингээл инээгээл явна гэж өрдөөсөө хэлээгүй шүү. Шаналн уйлна хэцүү байна. Гэтэ өөртөө ихтэй өөрийнхөө хүн цэнийг мэддэг байсны ачаар тэр одоо нөхцөл байдлыг яаж даван туулах уу гэдэг чинь яг шийдэгдэж байгаа байхгүй юу. Өөрийгөө буруутгаж өөрийгөө харааж өөрийгөө үзэн ядаж дуусах уу эсвэл за энэ зүйлээс би юу сурч авах хэрэгтэй байсан бол гэж дуусах уу. Тэгэж ер нь эрэгтэй хүнийг намайг өстой хизээж араар тавьж болохгүй шүү гэж хорж болохгүй. Араар тавьмаар байвал 50 хуурмаар байвал хуур гэдэг эрхчлөөг нь үг. Одоо юу гэдэг
гадаагаар маргаага нохоогоо бид нар хүчээр гэртээ ингээ уйчаад манай нохоо гардаа ердөөсөө гардаггүй гэж ингэж ярих чинь үнэхээр утгагүй байгаа сте. Гэртээ хүлж байлгачаад тэрнтэй яг адилхан. Араар тавьмаараа эрэгтэйгээ хүчээр хамаг юм булааж аваад хамаг Instagram, YouTube, одоо Facebook юу гэдэг бүх юм яагаал хизээж хүн амьтанд уулзахгүй гэртээ хорж байлгаж байгаагаа араар тавьдаггүй мундаг нөхөр гэж болохгүй. Харин ч гарч ор ингэтийг сонголт чинь бүрэн нээлттэй бичмээрээвэл бич, хармаарээвэл хар тэгж явж агаад огт араар чинь тавихгүй байгаа ирж байгаа залуу бол яг үнэхээр үн цэнтэй залуу байгаад байгаа байхгүй юу. Араар тавих эрхчлөөг нь өг гэдэг нь араараа тавиулаа л гэсэн үг биш. Араар тавьцсан уу? За. Чи үн цэнтэй хүн биш байсан байна. Гэт эрхчлөөг нь олгох тусам эрхчлөөгөө яг гой зөвөр идлээ чамайг хуурахгүй байхыг сонгож байгаа хүн чинь чамайг ямар ч үед хуурахгүй байхгүй юу. Сул дорой болцсон, өвдөөд хөвтцэн, гунигэлцэн, яатсан байсан чамаагүй. Амьдралд юу ч баталгаатай биш. Бид нэр төрсөн л бол хөгшөртлөө амьдрна гэсэн үг ердөөсөө биш. Зарим нь хөгшөрч иж өхөн, зарим нь залуудаа өхөн, зарим нь маргааш өхөн. Хин нэгнтэй үргэлжил байгаа бол хизээч араар тавихгүй бид нар үрд хамт байна гэсэн үг ердөөсөө биш. Үнэхээр хамтдаа хөгшөртлөө хамт байж магадгүй. Эсвэл үерхэд маргааш нь салж магадгүй. Эсвэл яг гоё ингээм амьдраа явжсэн чинь нэг нь нас орж магадгүй. Юу ч болж магадгүй гэдэг тэрийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн. Хин нэг нь чамайг 100% эзэмшээгүй яг одоо гар утас шиг. Чиний найзлуу, чиний нөхөрчин хичнээн нөхөр гэж явж байгаа ч гэсэн чиний эзэмшлийн гар утас биш. Чамтай байн хамт байж явах хэрэгтэй зүйл ердөөсөө биш. Тэрнтэй адилхан чи ч гэсэн нөхрийнхөө гар утас шиг байн хажууд нь байх хэрэгтэй, байн уяатаа байх хэрэгтэй, байн ингээл байж явах хэрэгтэй гэсэн үг ердөөсөө биш. Тэрийг ойлгоцсон цагт хүнийг тавьж явуулж чаддаг болох юм болов. Энэ хүн чи миний өмч биш шүү дээ. Энэ хүн юу хүснээ хийж болно шүү дээ. Энэ хүн одоо энэ эрхчлөө, одоо энэ free will гэдэг зүйлээрээ ийм зүйлийг хийх сонгож байгаа юм байна. За. Битэр зүгээр огтлцоо салах хэрэгтэй хүмүүс байжтэй ч юм уу. Эсвэл энэ алдааг даван туулах хэрэгтэй байжтэй ч юм уу те. Яг энэ төгсгөлийн дүгнэлт нь бол те ямар шийдвэр гаргах нь бол хамаагүй ч гэсэн яг дунд нь яагаад тэр шийдвэрийг гаргаж байгаа вэ гэдэг нь айгүй чухал юм болов. Үн цэнэ мэддэг байх хэрэгтэй. Өсвөл уучлахгүй байж болно гэдэг сонголт байгаа гэдгийг мэддэг байгаасай. Тэгээ энэ бичлэгэн дээр би яг одоо энэ кейсийг ярьж байгаа болохоор л би эрэгтэйчүүдийг гэж ярьж байгаа. Түүнээсш би манай эмэгтэйчүүдтэй хамгийн төгс манай эмэгтэйчүүд алдаа дутагдал ердөөсөө байхгүй. Эрэгтэйчүүд л юм болж бүтэхгүй байх гэж яриаггүй. Араар тавьж байгаа эрэгтэйчүүдийг зовоож байгаа. Бүр явдал судал нь дийлдэхгүй тийм эмэгтэйчүүдийг би зөндөө мэднэ. Ердөөс тэднийг үгүйсгээгүй шүү. Зүгээр энэ кейс дээр тэгж байгаа. Октоддаа гэж бас хэлэхэд хэрвээ энэ бичлэгийг үзэж байгаа хин нэгэнтэй араар тавьж үзэжсэн эсвэл хин нэгэн их нартэй найз охинтой хүнтэй явуулдаж үзэжсэн ч юм уу эсвэл яг одоо тийм байгаа эмэгтэйчүүд байвал хизээж бити төргөн ол шиг байгаарай. Хурдан, бэлэн, амархан болдог, хаасайг үнцэг болонд ингэ байж идэг, 24/7 онгорхоо иж идэг, хин хүснэ нь ороод хямдхан авч чаддаг, тийм боломжтой хүртээлтэй бити байгаарай. Би тэгээд нөгөө Instagram дээрээ надад кейснүүдэд хуваалцаарай гэдгийгсэн байхгүй юу? Тэгсэн чинь ер нь бол нилээн хаард үлээ. Тэгэд би яг ганц хоёрыг нь уншаад өгье гэж бодож байна. X маань дандаа чит хийдэг хүмүүсийг огт ойлгодоггүй яах гэж тэгдэг байна. Би бол хизээч юу ч болж байсан бараг л хутга тулгаж исэн ч хизээч араар тавихгүй гэж ярьдаг байсан хүн маш удаан хугацааны турш чит хийж байсан. Ярьдаг зүйлд нь итгэдэг байсан учраас хизээч шалгая гэж бодож байгаагүй. Өөрөө Instagram search хэсэг дээрх санал болгодог видеонуудаа үзүүлээд юу илүү үзнэ адилхан контентуудыг санал болгодог штэ тий. Би бол ёстой хүүхний бичлэг зураг энтерч үздэггүй. Жинхэнэ эр хүн л гэд байсан. Тэгсэн чинь тим юмнуудаа тусдаа үздэг Instagram хаяг Facebook дээр байсан. Яагаад эрэгтэй хүн юм хямдхан юм бэ? Новш гэж ер нь ингээ араар тавьж байгаа эрэгтэйчүүд ер нь амар хямдхан, бүр үнэхээр хямдхан хулих нөгөө нэг юм абабис энтергээ битцсэн юм шиг л бүрүнд яагаад өөртөө тийм гэж боддгоо өөрийгөө мундаглаа гэж бодоод идэм бол хин нэгний охиныг уйлуулад чадчихлаа би чадчихлаа яагаад үнэхээр яагаад юм хямдхан харагддаг октод та нарыг ардуур чинь ямар хямдхан юм бэ гэж ярьдаг гэдгийг ердөөсөө мэддэггүй юм бах та яа тэр ингээ аман дээр ингээ би ч мундаг ирэх хүн байгааз миний Instagram-ийн recommended дээр ингээл ердөөсөө хүүхэн гарч ирдэггүй үздэггүй юм чинь гэснэ ямар хямдхан юм бэ бурхан минь өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь бүр шалны альчуурнаас доор шүү дээ. За цаашаага
Тэгээд тэр Facebook, Instagram дээрээ санхүү үг нь авна гих мэт маш олон группүүдэд байдаг. Октоодор уулзъя гэж бичдэг. Дээрээс нь Tinder-тэй өчнөө охинтой уулзаж учирчихсан байж билээ. Тухайн үед араар тавихыг ингэж их үзэн ядаж ярьдаг хүн юм чинь гэд итгээд зүн совингоо сонсохгүй явж ирсэн. Нэг өдөр сонин санагдаад шалгаж үзсэн чинь араар тавьдаг жил болчихсон байсан. Мэдээж барьчаад уурлаад хэлэхэд чи ямар ч зориггүй болохоор чинь би ингэсэн штэ гэсэн гинэ. Би одоо 22 настай 9 сартай охинтой өнөөдөрхөн нөхрөө араар тавьсан байсныг мэдээд хүүхдээ тэврээд өрх толгойлсон ганц би ээжүүдийн нэг болцоход л сууж байна. Үнэхээр намайг сайн ойлгодог, халамжилдаг, аав ээж ах дүү нартай минь сайхан харьцдаг, сайн хүргэнгээд л бүгд шагшин магтдаг байсан. Надад би яаж ч муухай хандсан чамайг араар тавихгүй гэдгээл 100% амлаж чадна. Энтэр гээд их л ихтгэлтэй байдаг. Надад Facebook, IG бүх пассвортуудаа өгөөд л надад юу ч байхгүй гэд намайг тархитангуултраа шал өөр хуурамч Facebook нэгээд тэрүүгээрээ хүүхэнтэйгээ чатлаад бүр төрөөд ганц сарч болоогүй байхад хамт очиж хонсон байгаа юм. Тэгснээ зүгээр л миний сайн найз штэ гэдэг үгтэй. Эрэгтэйчүүд үнэхээр сайн дүр эсгээд тархиугаа чаддсан байх гэдгийг л энэ одоо зүйлээс ойлголоо. Тэгээ эрэгтэй хүний араар тавьдаг шалтгаан гэсэн чинь ингэж байгаа байхгүй юу? Эрэгтэй хүн ер нь бол өөрөөсөө илүү эмэгтэй хүнтэй байхаараа өөртөө итгэлгүй болдог. Ялангуяа өөртөө итгэлний хэврэгхэн байгаа эрэгтэйчүүд. Эмэгтэй нь өөрөөс нь илүү царайлагтай, гаднах үзмжээр өөрөөс нь илүү, орлогоороо өөрөөс нь илүү, карьер, бизнес, ухаан, сэтгэхүй, сэтгэл зүрх бүх зүйлээрээ нэр хүнд од байдлаараа ч юм уу өөрөөс нь илүү байгаад ирэхээр эрэгтэй хүн өөрийгөө айгуу дутуу, арчаагүй, жижигхэн мэдрээд ялангуяа ландн дээр ялангуяа хүн болгоо Wizard Liz-ийн найз залуу, Wizard Liz яаж чамайг тоосон бол ч юм уу Wizard Liz тоосон байгаа юм чи гой залуу гэсэн үг гээд бүх магтаал сайшаал нь Wizard Liz-тэй холбоотой хүмүүс одоо өөрөөр нь биш Wizard List-тэй холбож магтаад ирэхээр нөгөө өөртөө итгэлгүй хүн чинь бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэндээ хин нэгэн өөрийнхөө төвшнөөс доогуур охинтой болцож өөрөө тэр validation буюу тэр баталгаа хүлээн зөвшөөрөх хүсэж байгаа байхгүй юу? Өөрийгөө баталж чадахгүй болохоор хажуудах эмэгтэй нь яг ийм одоо өөртөө итгэлний хэврэг байгаа хүн хажуудах эмэгтэй нь одоо өөрөөс нь дээр байгаа эмэгтэй нь 1000 чи мундаг байна, сайхан байна, би чамтай уулзсандаа баяртай байна гэж хэлж байгаа нь улмал өөрийнх нь эгог ингээд дараад идэг. Тэгээ тэр хүн яадаг вэ гэхлээр нэг бол тэр дээр байгаа эмэгтэйгээ доош нь татах гэж үздэг. Чи битгий хөөрөөд байгаараа чи өөрийгөө юугаа утцсан чи өстэй ийм тийм гэдээ доромжилдаг. Тэ одоо Justin дээр жишээ ярих юм бол чи хизээж Vogue сэтгүүл дээр гарч чадахгүй гэдэг ч юм уу. Харин зарим ирчүүд нь араар нь тавьдаг. Тэгээд одоо нэг юм өөрийнхөө төвшнөөс доош эмэгтэйчүүдээ араар тавьснаа өөрийгөө жоохон илүүгээр мэдрээд яа тийштэй би нэрээ илүү орлоготой штэ тэ эмэгтэй үнийг ингэ чин гоё яадаг үлээ гэд тэр өөрөөсөө илүү байгаа эмэгтэй үнийг уйлуулад зовоогоод байгаагаа хараад ингэ бахархдаг. Энэ хүн миний төлөө болж үйлж намайг уучлж гин гэдэг юм бол бүр эгонд хийжэгдэд идэг. Яагаад тэгдэм бол тэр эмэгтэйг уйлуулад тэ шаналуулад байж байгаа нь яг үнэндээ үнэхээр арчаагүй харагддаг гэж боддггүй бах та. Харин ч эсэргээрээ тийм лаг эмэгтэйг өөрийн болгоод хажуудаа байлгаад хүндлүүлээд байж байгаа нь тэр эрэгтэйг бүр гоё харагдуулна гэж боддггүй бах та. Хэрвээ үнэхээр бусдаас тэр validation гэдэг зүйлийг хүсээд байд юм бол тэгээ Billie Eilish хэлсэн байдаг шүү дээ. Царай муутай залууд боломж олгвол царай муутай залуу өөрийгөө одоо дэлхийн хаан гэж боддог болно гэд. Эрэгтэй хүн өндөртэй лаг биетэй карьертэй ажилтай байсан ч намхан бүдүүн үнтэй ажилгүй арчаагүй компьютер тоглодог ямар ч орлогогүй тэнийг найзуудтай араар тавьдаг өмхийн амтай усанд ордгоо халтар ийм байсан ч гэсэн өөрийгөө лаг гэж боддог. Би хамгийн лаг ухаантай, би хамгийн зөв бодолтой, би хамгийн лаг жолооч бусд нь тэнэг, би хамгийн дайжгүй эрэгтэй хүн бусд нь балиар, би хамгийн сайн найз залуу бусд нь балиар өөрийгөө дандаа ингэж боддог. Би ч ерэн дайжгүй штэ. Бусд хүмүүс бүгд дүр эсгэж байгаа. Би хамгийн ирээлнэ гэд. Харин эмэгтэй хүн болохоор эсэргээрээ надаас гоё эмэгтэй хүн үргэлж байгаа, надаас илүү эмэгтэй хүн үргэлж байгаа өөрийгөө ингэж дарж боддог. Тэнгүүд эрэгтэй хүн тэрэн дээр нь тоглолт хийдэг. Би бол тэгэж боддог. Эмэгтэй хүн хөөрөх тусмаа гоё, эрэгтэй хүн хамбал байх тусмаа гоё гэж. Ер нь л өөрийгөө хайрлаарай. Одоо бусдыг нь битээ хайрлаарай гэсэн үг биш л те. Өөрийгөө хайрлахаа хизээж битээ мартаарай. Чи хүсэж болно, чи мөрөөдөж болно, чи өндөр цензуртэй байж болно. Нийгэм эргэн тойрон найз нөхөд хинч байснаа тэ чиний стандарт чи өндөр байна, чи битгий хөөрөөдөө гэж сануулгыг оролдож исэн ч гэсэн чи хүсэж байгаа бол чи хүсэх хэрэгтэй гэсэн үг. Чиний байгаа харилцаа чинь чамд нэг л биш санагдаад байвал
завсарлага аваад үз, салаад үз, холдоод үз, ажиглаад үз. Чи хин нэг эрэгтэй жаргалтай болох гэж энэ дэлхий дээр төрөөгүй шүү дээ. Чи өөрөө жаргалтай байх гэж төрсөн байлгүй дээ. Өөрийгөө бодохгүй тэр залууг бодоол за уйлж байгаа юм да, за гимшиж байгаа юм да гэж өрөвдөж хүнтэй үерхэн гэдэг чи айгүй утгагүй зүйл шүү дээ. За. Араар тавьж байгаа хүнтэй таарсан бол тэр хүнийг ямар балиар заван халтар вэ гэдгийг дандаа ойлгуулж байгаарай.